гэр бүл гэдэг чинь ахын тус цус төрний төрлийн төрсөн ихч мэгч юм уу да ах дүүстэйгээ бас чин сэтгэлээсээ таарч нийлдэг бол дотны хүмүүстэйгээ л ойрхон байвал их зүгээр юм шиг байна л да. Тэгсэн чинь зарим нь болохоор хамаатан салтны холон дээр гэлдэг тий. Ойрхон байна гэдэг чинь үр төрөндөө ороод өдөр тутмын амьдрал хуваалцах гэж байгаа юм биш. Ер нь бол туслах, дэмжих ч юм уу эсвэл нэг ярилцах, зөвлөгөө авах ч гэсэн ах дүү саднаасаа бас асуух хэрэгтэй бас байдаг гэж магадгүй. Үеэлүүдийн шинжил минжил гээл хийгээл тэгэл хамаатнуудын групптэй тэгэл бас гоё л санагддаг ш надад бол. Ах дүү саднараа ингээл хүрээд ирчихсэн ингээл бүхэл төрлийн мэрэгжлийн өнцөг бүрт амьдарч байгаа ах дүү садан хүрэлцээрэл уулзаал ингээл гоё баярлаад хамт байх гэдэг чинь тэр чинь хамгийн гоё юм билээ ш. Тийм бол ургийн наад мэнтэр гэл те. Яг тэгвэл би энэ удам өгсанд хамааралтай гэдгээ хүн өөригөө мэдрээд тэр усуудтай хүндэтгэл үзүүлж мэдэж амьд мэлтийн гэдэг чинь ямар сайхан буй юм бэ те. Ах дүү садан төрөл цөөхөн хүмүүс ч бас аягүй хэцүү байдаг юм байлээ. Яг баяр баясгалд бол өдөр тутмын амьдралд цомхон сайхан боловч зовлонтой үед бол хэцүү л байдаг гэж бид уулзсан. Тэгээд өрөөч бид нар бас харж л байсан зах зугаас. Манай ээж чи яг код хүн тэгэл аав амар олон ах дүү хамаатан садантай тэгэл ямар их хамаатан садан нэрдэг юм бэ өста дуусахгүй 7 хоног болгон л өдөөний хүн ирж хонохын ингээл төвөгшөөдөг байсан чинь ажил явдал болоо аав минь очоод өгсөн дүү минь очоод өгөхөд бол тэр олон ах дүү хамаатан садан үеэлүүд ирээл сүв гээл том залуучууд шаарлын өргөл газарт яваал хөлдөө газар ухаад бүх ажил явдал нь орногдчих бас айгүй гоё сайхан санагдчихлээ шүү. Тэр усуу чинь зөвхөн ажил явдал дээр л ирж байгаа шүү дээ. Тэгэхэд л яг манай ээж ингээ ах トゥ хамаатан садан гэдэг чинь ийм юм хэрэгтэй байд юм биш үү миний хүүхдүүд гэд. Бүр давхар хий загчээс. Хүүхдүүдээ ах トゥ хамаатан садантай нь ойрхон байлгаж, үеэлүүдтэй нь хаяалуудтай нь тоглуулж, үе уулзуулж байх нь энэ хамгийн сайн бас ёсон юм болов уу гэж бас гоё энергиг бас авч хуваалцсан. Би бол яг тэгж бод. Миний бодлоор миний амьдрал ерөөсөө тэр чигээр л ийм болцсон. Миний яг мэрэгжил дуучин л та. Бусд үед нь бол айгүй идэвхтэй хамаатан баг.